За энэ удаагийн хэмжлэхээр Puma MV5-ын зургийг ил болсон талаар ярилцгаая. За уулын саяхан л MV4 худалдаанд гарсан санагдаж байна. За тэгж удаагүй байтал MV5 гарч байгаа нь MV4-ийн борлуулалт бараг жоохон тааруу байгаа бололтой. За ер нь бол MV цуврал 2-оос хойш ер нь уналтанд орсон баг гэхэд болно. За энэ пүүсний деталуудыг харах юм бол хамгийн тод харагдаж байгаа зүйл нь даалгавчны хэлбэртэй энэ strap буюу наалт. За энэ strap нь болохоор lockdown support-ыг сайжруулж өгөх зорилготой гэж байгаач. Lamelo-гийн ерөнхийдөө icon болж өгсөн зохиосон техник даалгавчийг оруулж өгсөн юм бол Lamelo-гийн чэйжэн дээр ч гэсэн юм Nintendo-ийн шивээсэн дээр нэг даалгавчуд харагддаг. За зөөлөвчийн хувьд бол Netraform зөөлөвчийг оруулна гэсэн байна. Гэхдээ хэр их яаж гэдэг нь бол одоогоор тодорхойгүй. За MB1-ээс хойш ерөн зөөлөвчний хувьд урд хойно Netraform зөөлөвчүүдийг маш жижиг ашиглаад байгаа. За үүнийга солихгүй бол ерөнхийдөө нэг хүлээлт гээд авах юм бол алга. За MB цувралт ер нь нэг том өөрчлөлт хийхгүй бол тэр нь хүлээлт